Одоо дараагийн багц мэдээллийг танилцуулъя. Өчигдөр улсын хурлын нэгдсэн чуулганаар Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн 7 гишүүнийг шинээр томилох асуудлыг хэлэлцэх үеэр улсын хурлын дарга инх бол дараах үгийг хэлж хэлэлцэх асуудлыг баталсан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нийт уран бүтээлч инженер техникийн ажилтнууд хуралдаж хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн улсын хурлын дарга энэхүү мэдээлэлтэд хариуцлага хүлээж өөрчлөлт хийх ёстой гэж үзэн шаардлага хургуулсан. Өнөөдрийн хурлын тухай мэдээллийг үзүүлэхээс өмнө их хурлын даргын яриаг эхлээд хүргье. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд баяр хүргэж ажлын амжилт хүсье. Хэцүүхэн газар очиж байгаа төсвийн 50% алга болсон хувийн 100 хүнтэй эдэг телевизийн адилхан эфирийн цагийг 700 хүнээр хийж байгаа. Аимшигтай газар байгаа. Архитаа суух нь замаа алдсан. Тэр болгоныг очиж зэгслэх үүрэг та хэд доногдож байгаа ш. Тэгээ энэ банга ороотойгоо холбоотой байгаад юу хийснээ мэддэгдээд хулгайн кино гаргахаа ядаж болох хэрэгтэй хамгийн ихний хэлж. Ичмээр юм болж байгаа ш. За асуудал дуслаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нэр хүндэд халдсан гэж үзэн улсын хурлын дарга Зандаа хүүгийн их болдод олон нийтийн радио телевиз радиогийн нийт уран бүтээлчдийн зүгээс шаардлага хургуулсан. Ер нь сүүлийн үед Монголд олон нийтийн радио телевиз хэрэггүй мэтээр буруу ойлголт төрүүлэх, энэ байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх явуулга ихээхэн газар авч байгаад бол нийт ажилтан албан хаагчдаас төлөөлсөн төр хороо байгуулж энэ асуудалд байр сууриа илэрхийлэхээр боллоо. Монгол улсын түүхийг бичсэн 80 жилийн түүхтэй радио, 47 жилийн түүхтэй телевиз, ард түмнийхээ хүндлэлийг хүлээсэн нэр суутай уран бүтээлчид тэдний ажил үйлсийг гадна талаас бүдүүлгээр дүгнэх, хэн дуртай нь гутаах гэсэн үг үйлдэл сүүлийн үед газар ахулсан. Энэ нь улс төрийн болон өөр ямар ч ашиг сонирхлыг ардаа нууж байхыг үүсэхгүй, харин бид олон түмнийхээ радио телевизийн нэр хүндийг хизээж хамгаална гэж уран бүтээлчид ярьж байна. Манай энэ байшин чинь гаднаас нь харахад нэг саарлын харагдавч олон жилийг нойр хоолгүй энэ байшинд өнгөрөөсний ахмадууд бидний хувьд энэ бол алтан өргөө юм. Залуучууд та нарын хувьд энэ бол ажил амьдралын их сургууль. Бид хоёр гэртээ ажиллаж амьдарч явлаа. Нэг гэр нь гэртээ очиж сүүжээ амраадаг. Нөгөө гэр нь ажил дээрээ ирж борь богс ирэхгүй ажиллаж өглөө 8 цагт ирчээд шөнө телевиз тарахад гэртээ хардаг байсан. Энэ бол миний хоёр дахь гэр. Энэ бол бидний алтан өргөө. Цаг наргүй ажилтдаг уран бүтээлчдэд хэрүүл тэмцэл хийгээд явах цаг байхгүй. Гэтэл дуугүй байх тусам энэ дуртай шүүмжилдэг, доромжилдог, эцэстээ үйл ажиллагаанд нь хүртэл нөлөөлөд эхэллээ. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн 2015 оны төсвийн дэмжлэгийг 50% хассан. Энэ бол тал нь ажиллаад хэрэггүй гэсэн үг гэж Ахмад уран бүтээлчид ярьлаа. Одоо энэ холтын хамгийн хариуцлагатай мэдгэл бол хувийн телевизтэй харьцуулж төгссөн. Мөн үү? Газар хөдөл, ганцуд бол, үер ус бол хизээ хэн хаан дуурдаг билээ. Монголын радио ганцхан тэрийг ард түмэнд хөргөдөг. Тэр дээд талд нь доод нь ямар байх нь адилгүй. Хамгийн гол нь тогтсон систем, тогтсон мэргэжлийн байгууллага. Тэгээд зүгээр нэг ширээний зах зоожгаад хондог тулгарсан чи ярина гэдэг бол улсын хурлын дарга энэ холтын бол маш хариуцлагагүй. Ийм явдал болсон. Аль ч улсад олон нийтийн радио телевиз нь үндэсний аюулгүй байдлын бодлогын нэг хэсэг байдаг. Нийгмийн сэтгэл зүйг доктортой байлгах, боловсрол хэл соёлыг түгээх, соён гэгээрүүлэх чухал үүрэгтэй. Гэтэл эцэс төгсгөлгүй солонгос кино, зар сурчилгаа, ТV тохиролцоо, ТV чат зэргээр эфирийн цагаад үүрэгдэг, эсвэл хэн нэгэн улс төрч нам эвслийн нөлөөнд автсан телевизтэй жишиж байна. Эцэстээ энэ байгууллагыг улс төрийн золиос суулгах гэж байгаад уран бүтээлчид харамсаж байна гэлээ. Тэгэхээр 100 хүнтэй байгууллага телевиз гэдэг байгаа юм. Их хурлын гишүүд одоо төсөв батлагтаа бас ярьж л байлээ. Тэр телевизүүдээр гарч байгаа гоё юмыг нас дутуу хийдгийг гэж. Тэгээд манай их хурлын гишүүдийн оюуны сав солонгосын одоо гэртэн суудаг үздэг тэр угаан нарын үздэг сэраалийн хэмжээнд
очигдсан уран бүтээл тэрийг ялгахаан байдсан ийм төвшөнд энэ бодлого, төрийн бодлогыг шинжлэх ухаанчаар тодорхойлох тэр оюуны цөм маань ийм хэмжээнд энд мэрэгжлийн уурхай байгаа юм. Өнөөдөр арилжааны телевизүүд гэж байна. Энэ хүмүүс энтэйс дандаа бэлтгэгдсэн ийм хүмүүс өнөөдөр тэр арилжааны телевизүүдэд гол хөдөлгөгч хүч нь болж байгаа. Эндээс юу хэлэх гээд байна гэхээр зөвхөн өнөөдөр энд ажиллаж байгаа 700 хүн биш. Зөвхөн энэ байгууллага биш. Монгол улсад телевиз гэдэг энэ урлаг, энэ мэдээллийн том хэрэгслийн үн цэнийг үгүй хийх үедээ энэ актер одоо юм дундаас чинь тийм ирээдүй харагдаж байна. 2005 онд батлагдсан олон нийтийн радио телевизийн тухай хуулиар бие даасан хараат ус радио телевиз байна хэмээн хуульчилсан. Ингээд хараат ус ажиллах гэхээр төсвийг чинь танана гэж зандал хэлдэг. Олон нийтийн телевиз радиог төрийн мэдлэг юм шиг эндүрч хуулиар зөрчиж байна гэж үндэсний зөвлөлийн гишүүд хэлж байлаа. Үндэсний зөвлөл бол энэ байгууллагыг удирдах байгууллага. Бид нар ер нь хуулийн дагуу ажиллах хэрэгтэй. Бид нар эмоцороо янз бүрийн ярьж болохгүй. Их хурлын дараас гэсэн хуулиа барих хэрэгтэй. Хамгийн түрүүнд энэ олон нийтийн арга телевизийн хуулийг зөвчөж байгаа улсууд бол их хурлын дарга манай томчууд, улс төрчид, намууд байгаа шүү. Энэ хүмүүс үндэсний зөвлөлийн ажилд шууд оролцож байгаа. Тэр шинээр томилогдож байгаа гишүүдэд та нар тэрийг зэгцэлгэж өөрөөгөө явуулж байгаа юм бол энэ хуучин байсан одоо үндэсний зөвлөгөө чинь энэ том дутагдaltaй холбогдож ямар үүрэг хариуцлагатай их ёстой юм бэ гэж. Одоо тал нь алга болж байгаа үндэсний зөвлөл энэ тухай томоохон хариуцлага хүлээх ёстой юм байна даа гэж бодогдож байна л да. Олон нийтийн радио телевизийн бүх нийтийн хурлаар улсын их хурлаас томилогдсон Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдсон ирж байгаа эрхмүүдэд хандан дутуу баталсан төсвийг бүтэн болгож ирэх шаардлага тавилаа. Мөн Монголын үндэсний олон нийтийн радиогийн 4 суваг, олон нийтийн телевизийн 2 суваг, MNBC-ийн вебсайт, мэдээллийн MM агентлаг, санхүү стратегийн газар, орлого бүрдүүлэлтийн хилцгээр бүх нэгжийг төлөөлсөн төр хороо байгуулахаар боллоо. Төр хороо олон нийтийн радио телевизийн хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэж ажиллана.